За сайн байцгаана. Өнөөдөр Excel-ийн 2 дугаар хичээлийг оръё. За 2 дугаар хичээл дээр би юу үзүүлэх вэ гэхээр ерөнхийдөө бол хичээлээ би нэг юм санхүүгийн хичээл, бизнесийн англи хэл тэгээд Excel 3-ыг нэгтгэе авчиж гэж бодож байна. Тийм болохоор бас зарим англи үгнүүдийг бизнесийн үг, англи үг хэллэгнүүдийг давхар хэлээ авчиж гэж бодлоо. За өнөөдөр би танарт хувийнхаа нөгөө балансыг яаж гаргах юм тийм ээ, баланс шийт гэж ярьдаг англиар. Хувийнхаа орлогын тайланд яаж гарах юм гээд сар болгон та өөрөө одоо хэдэн төгрөгийн орлоготой байгаа, хэдэн төгрөгийн зардал гарсан тийм ээ. Тэгээ надад одоо миний сэвэн гэдэг ч тийм ээ, хадгаламжинд хэдэн төгрөг үлдэж байгаа гэдгийг дандаа сар болгон тооцож үзэж явах хэрэгтэй. Тэгээд тэр маань одоо таны санхүүгийн байдлыг ерөнхийдөө харуулдаг. Одоо энэ нь бол хүмүүс ярьдаг шүү дээ тийм ээ, хэдэн төгрөгийн нэтворттой гэж ярьдаг. Хэдэн төгрөгийн нэтворт гэдэг маань таны байгаа хөрөнгөнөөс чинь таны үр төлбөрийг хасаад зүрх нь одоо хэдэн яг таны өөрөө чи хөрөнгө хэд юм бэ гэдгийг үзүүлдэг байгаа. Тэгэхээр тэрийг та болон сар болгон тооцож явах хэрэгтэй. Миний өөрийн хөрөнгө доошоо явж гинөө, дээшээ явж гинөө гэдгийг дандаа хэмжиж явах хэрэгтэй. За энийг би Excel дээр яаж хийхээ үзүүлээ тийм ээ. За би өчигдөр нөгөө хичээл хийсэн ба 24-ийн 7-гийн 7 сарын 24-ний хичээлэн. За ерөнхийдөө энэ файлаа дандаа яах нь CVS гэдэг дахиад өөр тухайн өдрийнхөө ажлыг яах нь тухайн өдрийнхөө дэйтер нь ингээд огноогоор нь ингээд хадгалчихъя. Тэгэхээр хэрвээ одоо та файл алга болгочих юм бол алга болдог ч юм уу, компьютерийн тундраа таны хийсэн ажлууд алга болчихдог ч юм уу, янз бүрийн юм болно шүү дээ тийм ээ. Тэр тохиолдолд бол юу яах хэрэгтэй? Өмнөх файлууд чинь байж хэрэгтэй шүү дээ. Энэ бол 25-ны файл, 24-ний чинь бол одоо энэ дотор ингээд 24-ний ингээд байж байна. Одоо энэ 25-ны файл дээр ингээд ажиллаа явчихсан заяа. За өнөөдөр энэ өчигдөр нэг ийм энийг яг хоо энийг би нэг англид юу үзүүлнэ гэсэн болохоор энэ нэрийг өөрчилчихье. Энэ бол нэг борлуулалтын талаар мэдээлэл байгаа учраас SES гэдэг авчи. За өнөөдөр бол би нөгөө балансын тухай үзүүлэх гэж байгаа учраас энэ дээр нь би хувийн санхүү тийм ээ, personal financial гэдэг. За таны хувийн санхүү чинь ямар шүү байдалтай байх нэ гэдгийг л харуулах гэдэг. За тэгээс баланс шийт гэдэг маань яг танд одоо хэдэн төгрөгийн хөрөнгө байгаа юм бэ, хэдэн төгрөгийн өртөө байгаа юм бэ, яг өнөөдрийн байдлаар тийм ээ. За өнөөдөр 7 сарын 25-ны байлаа. Гэхдээ яг энийг бол сар болгон хийх хэрэгтэй. Би өнөөдөр зүгээр жишээ болгоод 7 сарын 31 болцсон гэж үзээд жишээ болгоод хийчихье. За одоо тэгэхээр та юу хэлээд юу яах ёстой вэ гэхээр өөрийнхөө хөрөнгүүдийг засаж бичих хэрэгтэй. За хөрөнгө гэхийг бол assets гэж нэрлэдэг байгаа. За тэгээд танд одоо яг хэдэн төгрөгийн кэш банкнд чинь байж байгаа юм тийм ээ, банк аккаунт гэж бичиж болж шүү дээ тийм ээ. Банк аккаунт чинь одоо танд яг хэдэн төгрөг байгаа юм бэ гэдгийг харуулъя. За одоо энийг голомтч гэдэг юм уу, хаан банкч гэдэг юм уу тий. За яха би энэ дээр нэг доллараар яач нэг олон оронтой та бичихгүй учраас за энэ багныг нөгөө форматын currency гэдэг төгрөгөөр доллар илэрхийлчихье. За доллараар болохоор бас айгүй амар шүү дээ тийм ээ. Энэ дээр үчсэн байна. За банк аккаунт чинь мэдээж одоо нэг өдөр тутмын хэрэгэлдэг мөнгө нэг $500 байж болно шүү дээ тийм ээ. За шул saving гэдэг нөгөө таны хадгаламжинд чи хэдэн төгрөг байгаа юм тийм ээ. Хадгаламжинд нэг $2000 байж болно шүү дээ. За энийг бол та нар өөрсдөө мөнгө бичнэ шүү дээ. За өөр та яах нь байртай байж болно. Хувийн худалдаад авсан байр, лизингээр авсан уу, бүр мөнгөний төлөөд авсан уу, таны байр тийм ээ. За апартментаа бол нэг $50,000 гэж биччихье. За машинтаа байгаа. За машины чинь нэг $10,000. Та нар өөрснөө нэг зохиогоод бичээрэй тийм ээ. За тэгэл үнэт нөгөө нэг хөөрөг мөрөг янз бүрийн юмнууд байх юм бол энэ чинь одоо non current asset гэдэг. Non current гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр эргэлтийн бос хөрөнгө гэж нэрлэдэг байгаа. За энэ нь болохоор current гэж байгаа тийм ээ. Current гэхээр энэ маань эргэлтийн хөрөнгө одоо айгүй амархан жилийн дотор л ингээд хөрвжээдэг хөрөнгүүд, айгүй амархан хөрвдөл хөрөнгүүд гэсэн санаа л та. За тэгээ энэ дээр нь юу яачи? Эргэлтийн хөрөнгөний чинь дүнг тавьчих. Энэ дээр нь эргэлтийн бос хөрөнгөний чинь дүнг тавьчих. За ингээд энэ бол балансын нөгөө нэг юуныхын тал нь байгаа. За энийг бид нар яг дээт нь хэдэн сарын хэднэр ийм харагдаж байгаа юм тийм ээ. За тэгвэл бид нар 25 7 сарын 18 оны 7 сарын 15-ны байдлаар бол миний хөрөнгө бол ийм байж байгаа юм байна гэдгийг харуулъя тийм ээ. За энэ дээр нөгөө liability гэж таны гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр таны үр төлбөр та хүмүүс хэдэн төгрөгийн өртөө юм гэдгийг харуулдаг байгаа. Үр төлбөр гэсэн үг. За тэгэхээр та ямар ч өртөө байж болно шүү дээ тийм ээ.
За liability. За энэ дээр нь та нөгөө нэг mortgage байж болно шүү дээ. Банкнд нөгөө байрны зээлтэй. За одоо тэрний чинь үлдэгдэл нэг $30,000 байгаа ч юм уу тий. За шүү та нөгөө найзаасаа мөнгө зээлсэн байж болно шүү дээ тийм ээ. За тэрийг юу гэх вэ? Зээл авсан тийм ээ. Borrowings гэдэг биччихье. За найзаас $1,000 зээлсэн байгаа гэж бодъё тийм ээ. За тэгвэл одоо таны нийт үр төлбөр чи хэд болох вэ гэхээр тэнцвэрийн тэмдэг тавьжаад бид нар нөгөө нийт хөрөнгө гаргааг байна. Энэ чинь нөгөө нэг юу ааш та. За энэ дээр нь болохоор бид нар total asset гэж биччихье тийм ээ. Total asset гэх юм бол нийт хөрөнгө энэ чи болчихоо. Total assets бас мөрөөдсөн юм да. За total asset маань юу гэхээр энэ эргэлтийн хөрөнгөн дээр нэмэх нь эргэлтийн за тэнцээ тавьжаад эргэлтийн хөрөнгө дээр нэмэх нь эргэлтийн бас хөрөнгө байгаа шүү дээ. За нийт хөрөнгө маань энэ ахна шүү дээ тийм ээ. За энийг жоохон боолдуулгач. За энэ бол одоо биднээсээ за энд нь дахиад нэг жоох тусгаарлчих тийм ээ. За энэ бол хөрөнгө байна тийм үү. За энийг бүр томоор биччихвэл яасан. Assets гэдэг тийм ээ. Liability гэдэг нь бас томоор биччих. За тэгээд за одоо тэгэхээр нийт энэ бидний үр төлбөр маань хэдийнгээр $31,000 олчиж байгааз. За энийг бас юу ачиж болж чинь тийм ээ бид нэр за яхан гаргачих. За одоо тэгэхээр network гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр таны өөрийн хөрөнгө ахгүй юу? Network чинь хэдвэ гэдэг нь аюул чухал. Энэ маань яг үхээр total asset-ээс хасах нь нийт liability-г хасахаар гардаг ахгүй. Тэгэхээр таны liability бол одоо танд байгаа хөрөнгө чинь $60,000 та хүмүүст $31,000 төгрөгийн өртөө яг таны нийт бол $31,000. Тэгэхээр дээр одоо ингэдэг чинь нэг одуудын net worth нь тэдгээр за тэдэн сая тэдэн million dollar тэдэн сая доллар гэлээдэг яг энийг хэлдэг байхгүй юу? Нийт хөрөнгнөөс нь үр төлбөрийг хасаад энэ зөрүү net worth нь зөв бичсэн байна net worth гэдэг. $31,500 гэж гарах нь шүү дээ. Та тэгэхээр яг нь сар болгон энийг ингэ тооцож үзэл. За ерөнхийдөө яг банкнд байгаа аккаунт хадгаламжиндаа байгаа дүнгээ биччихин тийм ээ. За тэгээд за энэ asset гэдэг жоохон ингэчүүл байсан. Энийг ингэ хар болгоод бишээ. Энийг хар болгоод энэ бичгийг гой цагаан болгоч. Тэгвэл гой харагдаж байгаа ч тийм ээ. Энийг харуулгаад бичгийн цагаан болгочих. За тэгэхээр энэ хоёр жоохон тодроод ирж байгаа. За net worth гэсэн дайдлага. Энэ гурван үзүүлэлт аягүй чухал байдаг. Тэгэхээр энэ гурыг бас тэгчиж болж байна тийм ээ. За net worth нь 3 чинь. Тэгэхээр та өөрийнхөө бас яг нь за энэ бол юу вэ гэхээр баланс шит таны баланс шит байхгүй юу? Хувийн чин баланс та яг хэдэн төгрөгийн юутэй юм бэ гэдгийг л харуулж байгаа. За тэгэд бас энийг бас бид нар ингээд юу ачиж болж штэ тийм ээ. За энэ ер нь он сарын хөндлөлтөнд тавьчихвал яасан. Энийг дэлгэдлээд. За ер нь бол энийг сараар л хийжсэн та одоо 7 сарын 30-наар нэг ингээ хийчихсэн. 31-ний 7 сар. За тэгэхээр дараагийнх нь энэ яг нь 8 сарын 31 8 сар 30 хоногт 31 хоногт юм байна те 8 18 ингээд нэг сар болгоо ингээд хийгээд яваад. Тэгэхээр энд үнчил ингээд өсчих юм бол та айгүй сайн гэсэн үг. Тэгээ 7 сарын 31-нд энийг нэг гаргачих. 8 сарын 31-нд бас энийг гаргачих. Ингээд энийг ингээд хойш нь хийгээд яваад. За эн чинь тэгэх юм бол тэгээд бүтэн жилийн дотор та энэ net worth чи хэдээр өссөн бэ гэдгийг яах нь харчих нь шүү дээ тийм ээ. За ийм чухал ахна. За энийг яач бас жоохон томруулчих байлээ. За ингээ баланс шит тийм ээ. За бас нэрээ өччихгүй тийм ээ. Энэ дээр нь ч юм хаан ч энэ дээр нь оюунаач гэдэг.
оюунагийн баланс шийтгэл те. Энэ дээр тавар хоёрыг тавьчихгүй. За ингээд таны баланс шийд гарчлаа. За хэдэн минут болж байна? За 10 минут болчлаа. За орлогын тайланг үзүүлье. Орлогын тайланг чинь болохоор таны одоо тийм ээ тухайн сард хэдэн төгрөгийн ашиг олсон, хэдэн төгрөгийн орлого олсон, хэдэн төгрөгийн ашиг гарсан гэдгийг л хэдэн төгрөгийн зардал гараад хэдэн төгрөгийн орлого ашиг олсон бэ гэдгийг л харуулдаг. Тэр чинь л энэ нийт ортыг нэмэгдүүлж идэг байх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр та одоо яах вэ гэхээр юу яач. За бид нар бас ингэчих болно заяа. Энийг ингэж тэмдэглэж за энэ чинээс тийм ээ энийг ингэж тэмдэглэж чаад үгүй гэж энэ дээр байна. Тэр төсөө санагдаад байна. Энэ хараа энэ групп гэдэг чи жаад тэгэхээр энийг групп болгочтой байхгүй групп гэдгийг дарчих. За. Тэгэхээр одоо энэ хэсэг чинь ингээд нэг групп болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас ингээд хаачих болно. Ингээ онгойлгочих болно. За одоо бид нар ингээд дараагийнхаа юм хийх чинь энийг хаачих дараа нь үзэхэр болох юм бол энийг ингээ онгойлгочих шүү дээ тийм ээ. За одоо бид нар энэ чинь орлогын тайлан profit энэ англи үсчих гэж байна. Бах монголоор үсчихээр ингээд англи үсэх болохоо ичдэг. За profit and loss гэдэг. За тэгэхээр одоо та яах вэ гэхээр цалин гэхээр таны цалин хэдийн тийм ээ. Тухайн сард хэдэн төгрөгийн цалин авсан. За $500 цалин авсан тийм ээ. $500 цалин авсан. За энийг бас бид нар энэ маань угаасаа яацмаа үстэй энэ дээр яваагүй байна уу? $500 тийм биш үү? За тэгээд за энэ дээр тэгэл нөгөө хоол моол хүнсэнд хэдий зарсан тийм ээ grocery гэдэг штэ. Grocery дээр зүг бичиж байна би замд спелт гэж ялна шүү дээ. За энэ дээр хоол хүнсэндээ нэг $200 жишээ авч байгаа шүү тийм ээ. За тэгээ байрныхаа нөгөө байрны мөнгө гэдэг шүү дээ. Тэр чи одоо юу гэдгийг rent гэдэг юм уу юу гэдгийг байрны мөнгө юу гэдэг юм болоо. За яг rent гэдэг тавьчих. Энэ дээр нэг $100 ч гэдэг юм уу те. За тэгэл бусад others гэх нэг үзүр үйлчилгээ entertainment өөр юу байна те. Тэр мөрийгээ биччихгүй юу. За $50 ч гэдэг юм уу те. За тэгээ одоо таны одоо энэ чинь нөгөө энэ profit and loss чинь P&L гэдэг. Энэ юм бол бас P&L гэж нэрлэдэг юм. P&L гэдэг маань P&L гэсэн л баггүй profit and loss гэсэн үг тийм ээ. За тэгэхээр яг хөө гэхээр энэ орлогоосоо хасах нь зардлууд асаад явчихна шүү дээ. Хасах нь. За тэгэхээр энэ $150. Тэгээ эн чинь бас яах нь вэ гэхээр одоо бас сарынхаа тийм ээ 31 бил өнөдөр чинь 31 7 сарын та нар юунд хийгээрээ сарынхаа эцэст сарынхаа бүх сардаа олсон цалингаа өөр бас бусад орлого байж болно шүү дээ тийм ээ нөгөө нэг side income гэдэг чинь нөгөө бусад юмнаас орж ирж байгаа орлого чинь одоо миний онлайн бизнесээс орж ирж байгаа орлого ч юм уу тийм side income байж болно шүү дээ өөр байр маяг төрөлсөсний ч орлого байж болно тийм ээ за side income за энэ дээр дахиад ингээд оруулчих side income яг нэг $200 олдог байж болно шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол энэ чинь дүнгээ тавьчихгүй бас тийм ээ. Нийт хэдэн төгрөгийн орлого олсон юм. Тэгэх юм бол энэ хоёрын нийлбэр ахна шүү дээ тийм ээ. За хон дээр очиж жоод нэгэд арчна. За энэ бол таны орлого. За энэ хоёрыг бас жоох ингээд нэг юугаар зааглчих. За энэ дээр энэ чинь тэгвэл бас нийт зардал гэдээ бас яачиж болж шүү дээ тийм ээ. Нэг буруу харагдах санагаас хэрэг гэж нэсдэг. SCC байна. За ингээд энэ хоёроо бас ингэчих заяа. Нийт зардал чинь тийм тэгэх юм бол P&L чинь яг энэс асуун энэ за insert энийг ингээ оруулчих заяа. За тэгээд энэ одоо танд одоо нийт ийм орлого олсон. За энэ хоёрыг бас юу яачих вэ? Болтч тийм ээ. Энэ хоёр аяга бас чухал мэдээж штэ. За
За энэ гэсэндээ бас л чухал мэдээлэл хамгийн гол нь. За энэ ашигч нь яадгүй гэхээр таны энэ баланс шитийн network дээр ингээд одоо шинэ энэ network чинь нэмэгдүүлээд яваад байдаг байхгүй юу? Энэ network чинь. Тийм болохоор энийг л дандаа бас яах нь одоо бас сар болгоно ингээд гаргаад ингээд яваад хэрэгтэй. Тэгэхээр таны олсон орлого чинь гарсан зардлаасаа дандаа өндөр байж ах хэрэгтэй. Өндөр байж ижил энэ network чинь өссөн шүү дээ, тийм ээ. За тэгээ өнөөдрийнхээ хичээлийг ингээд дуусгая да. Энийг бас жоохон томруулчих хэдүүлээ. За profit and loss гэдэгтэй ингээд. За бас энийг бас юу ачиж болж байна. Энийг бас нэг хар болгоод цагаан болгочихъя. Өөр ямар мэдээлэлүүд байна. За энэ дээр бас нэг ингээд бичиж болж байна тийм ээ. Орлого гэхий чинь income гэдэг багхгүй юу? Income гэж бичиж болж байна. Энэ income чинь ерөөхдөө бас орлоо. За энэ дээр зардал гэдэг юм тийм ээ. Expenses гэдэг шүү дээ тийм ээ. Зардлууд гэсэн үг багхгүй юу? За энийг бас ингэчиж олж штэ хэлээ. За нийт орлого нь бол энэс доош зардал тийм ээ. Энэ нийт income 700, нийт зардал нь 350. Танд үлдсэн мөнгө чинь үлдсэн одоо мөнгө чинь $350 л гэсэн үг. За ингээд сар болгон хэдүүлээ хийгээд явъя. За яа. Тэгэх юм бол жилийн дараа бас хэд болох нь бас сонирхолтой л тоо гарах бах тийм ээ. За тэг өнөөдөр хачаалаад басыг баярлаа. Баяр та.